Сайн мэцгаано Хүсгэл аймгийн Мөрөн сумын оюуны гэгээ мэрэгжлийн багш нарын бүлгийн ахлагч Жаргал сайхны оюун жаргал байна. Манай цэцэрлэг нь 1953 оны 6 сарын 1-нд Хүсгэл аймгийн захиргааны дэргэд 3 гэрт 5 ажилтан 25 хүүхдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж исэн төвхтэй. Одоогоор 35 ажилтан 9 бүлэгт 400 гаруй хүүхдүүд суралцж байна. Манай цэцэрлэгийн мэрэгжлийн багш нарын бүлэг маань байгуулагдаад 2 жил гаруй болж байна. Манай бүлэгт 5 гишүүн байдаг. Багш Б. Гүнд Самбуу улсад 25 жил ажилласан тэргүүлэх зэрэгтэй. Д. Ундармаа багш улсад 16 жил ажилласан тэргүүлэх зэрэгтэй. Б. Баян жаргал багш улсад 14 жил ажилласан тэргүүлэх зэрэгтэй. Х. Саран туяа багш улсад 13 жил ажилласан заах харагч. С. Гансууд багш улсад 6 жил ажилласан заах харагч зэрэгтэй ийм багш нар байна. За манай мэрэгжлийн бүлэг маань 2022-2023 оны сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд анализ хийгээд үзэхэд багш ажилтны мэрэгжлийн тасралтгүй хөгжлөд дэмжсэн үйл ажиллагаа гэдэг шалгуур бусад шалгуураас доогоор үнэлэгдсэн байсан. Ингээд бид хэлэлцүүлэг бүлэг дотроо хэлэлцүүлэг хийгээд за багш бүрийн давуу тал оролцоон дээр тулгуурласан мэрэгжлийн багш нарын бүлгийн менежментийг сайжруулах замаар цэцэрлэгийн үйл ажиллагаа бодлого үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт үзүүлнэ гэдгийг харсан байгаа. За ингээд та бүхэндээ манай мэрэгжлийн багш нарын бүлгийн ажиллах үйл ажиллагааны зураглалыг танилцуулъя. Энэхүү зураглал нь боловсролын ерөнхий газрын даргын баталсан мэрэгжлийн хөгжлийн бүлгийн ажиллах аргачлалын хавсралт 4-1-д үндэслэн боловсруулсан. За энэхүү зураглал дараах 4 үе шатаар дамжин туршин хэрэгжүүлсэн юм а. За эдгээр үе шат маань төлөвлөлт, зохион байгуулалт, идэвхжүүлэлт, хяналт үнэлгээ гэсэн 4 үе шатаар туршин хэрэгжинэ. Багш бүр өөрийн давуу талаараа өөрийн бүлэгтээ арга зүйн боловсруулалт хийгээд үүнийг туршин хэрэгжүүлсэн. За энд бүх багш нарын туршин хэрэгжүүлээд хүүхдэд гарсан акцийг бид нар энд харж байна. Жишээлбэл эндээс тухайлбал Б. Гүнд Самбуу багш шүлгийг маш хурдан хугацаанд хүүхдэд чийжлүүлдэг. За энэ давуу талаараа тухайн ангийнхаа зураг чадварыг дэмжих ийм арга зүйн хэрэгжүүлсэн байгаа. За энд 17.6% акцтай гарсан байна. Өөрийн давуу талаа ашиглан бүлгийн хүүхдүүдтэй шүлэг чийжлүүлдэг, шүлгээ маш хурдан чийжлүүлдэг. Энэ давуу талаа ашиглан зураг чадварыг нэмэгдүүлж, арга зүйгээ туршин хэрэгжүүлээд хүүхдүүд маань амжилттай сайн суралцсан байгаа. Мэргэжлийн багш нарын бүлгийн менежментэд эерэг өөрчлөлтүүд акцууд гарсан байгаа. Тухайлбал өөрийн онцлогт тулгуурласан цэцэрлэгийн мэргэжлийн багш нарын бүлгийн менежментийг зураглалыг бий болгосон. За мөн зураглал нь сургалт үйл ажиллагааны ерөнхий мөн чанар, чиг үүрэг, тогтолцоог бий болгосон. Буюу өөрөөр хэлбэл үүлийн баримттай болгосон. Судалгаа, бодит нөхцөл тулгуурласан, бодлого боловсруулах, төлөвлөлт хийх ур чадвар суралцсан, нэгдмэл бодлого, нэг ойлголттой байх, хамт олонны хандлага, үзэл санаа төлөвшсөн, асуудлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийх хамтын соёлд суралцсан зэрэг олон зүйлийг олж харсан, туршсан байна.
За ингээд багш бүрийн давуу тал оролцоог нэмэгдүүлсэн энэ арга зүй туршлагаа бид нар туршин хэрэгжүүлээд үр дүнгээр нь 3 Хүсгэл аймгийн боловсролын сургуулийн өмнөх боловсролын 300 гаруй удирдлага багшийн туслах нар түгээн дэлгэрүүлсэн. За мөн Хүсгэл аймгийн удирдлагуудад түгээн дэлгэрүүлсэн байгаа. Үр дүнгээ бид эрдэм шинжилгээний илтгэл 2024-нд амжилттай оролцсон юм а.